Эхнэр нөхөр хамтдаа амьдралыг эхлүүлж өөр хүүхдүүдтэй болдогч салах шийдвэр гаргахад ачааны хүндийг эмэгтэйчүүд үүрээд үлдэх тохиолдол Монгол улсад илбэг байна. Хүүхдээ орхид явсан эцгийг сард 120 мянган төгрөгийн тэтгэмж өгүүлэхээс өөр хуулийн арга хэмжээ байхгүй. Хуулийн байгууллагаас хүүхдээ орхид явсан эцэг нь хүүхдүүдтэйгээ уулзах хэсэг нь тэр хүний эрх гэдэг тайлбарыг өгдөг байна. 11 жилийн турш хамт амьдарч 3 хүүхэдтэй болсон ч нөхөр нь гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэж салах шийдвэр гаргажээ. 3 хүүхдээ ганцаараа өсгөж ганцаараа үүр хүлээж байгаа олон эмэгтэйчүүдийн төлөөлөл нэгэн ээжийг онцлож байна. Салаад явахтаа бол хэлж байгаа үг нь одоо яг үнэхээр хэлж байгаа үг инээдтэй л те. Чи таархан. Үнэхээр шүү. Би хүмүүс намайг зохиож ийн гэж бодож байна. Үнэхээр шүү. Яалтчгүй би тархан байсан. 3 хүүхдээ урлагийн хийсвэр гаргахад таргалцсан гэсэн. Ер нь бол одоо би 3 хүүхэдтэй амьдардаг. Ер нь жил болж байна. Яг одоо ингээд ганц бие ээж амьдраад. За тэгээд ер нь бол ийм л юм бодгцсон. Ер нь одоо юу гэх юм. Ер нь ганц бие ээж амьдрал гэдэг бол ахт нь нэг хүнд нэг маань нөхөр ингээд өөр хүүхэнтэй болоод ингээд явлаа гэхэд би хэлж байгаа шүү дээ. Нөхөртөө л би хэлнэ шүү дээ. Өстой болохгүй. Чи дээр 3 хүүхэдтэй. Өнөөдөр чи дээр юу ч хөө би тэр амьдралаа босгосон хүмүүс аахгүй юу? Тэгтэл тэр үед би тэр шалтгаан болсон шүү дээ. Юу ч хөө ажиж хоёлаа гэр бүл болоод ингээ амьдрал шалтгаан олцсон биш үү тийм ээ. Тэгвэл өнөөдөр би тэр саллаа гэхэд яг үнийг хэлэхэд 3 хүүхэд биш. 3 жоохон шүү дээ. 1 3 2-тай 5-тай 8-тай. Энэ 3 хүүхэд би тэрийг өнөөдөр буцаагаад амьдруулах бүр том шалтгаан байхгүй юу? Ямар шалтгаангүй нийлцсэн хүмүүст. Тэнгуут л би хэлсэн л дээ. За ёстой нэрэ гэр бүлийн тухай хуулийг судлаад үзнэ үсттэй. За өнөөдөр ийм шалтгаанаас бол салж байгаа маань бид хоёр тийм ээ. Өнөөдөр ямар ч хэсэн би бол буруугаа хүлээе. Тэгэхээр надаас болсон юм байгаа юм бол би хүлээе. Харин өнөөдөр энэ хүн ийм байна. Би энийг бүгдийг гэрчлээд очие. Гэхэд гэр бүлийн хууль юу ч байхгүй. Тэгэхээр би хичнээн 1000 гэрчлээд очсон ч юу ч байхгүй. Үнэхээр шүү. Үнэхээр тэрийг юу ч байсан хүлээж авахгүй. Хүчирхийлдэг байсан ч хүлээж авахгүй. За яг хүчирхийлдэг байсан бол гэр бүлийн хуулинд 3 сарын юу өгд юм бэлээ. Эвлэрсэн зөвшлөх өгд юм бэлээ. Тэрийг өгөхгүй хүчирхийлдэг байсан бол. Хүчирхийлдэггүй байсан болохоор би тэрд одоо 3 сарын хугацаанд дуусч байгаа байхгүй. Үнэхээр би тэр хүний мэдсэн л дээ. Мэдээд нөгөө хүнтэй ингээ холбогдоход нөгөө хүн бол буцаагаар намайг дарамтлждаг. Би танаа халтар нөхрийг тоохгүй. Би танаа нөхрийг та хүлээж авахгүй. Чи миний нэр төрт халдлаа. Чи миний амар тамга байдлыг алдагдууллаа. Чи надад мөнгө өг. Би чамайг цагдаад өгнө. Гингүүт би бас эмэгтэй хүн шүү дээ. Тэр хүн чинь бас хүүхдтэй хүн. Би бас эмэгтэй хүнийхээ хувьд тэр хүнийг одоо юу гэх юм. Би бас арай түрэгтчихэж байгаа юм бол хүний үгээр үг хийчихэж байгаа юм болов гэж бодноо доо. Тэнгүүтээ би ингээд таас ингээд айл айлыг хайчиж байгаа байхгүй юу? Юу гэж ялаа? Бити 3 хүүхдтэй хүний амьдрал руу бити орж ирээрэй гэж хэлээд чи юу гэж ялаа гэхэд ингээд юу ангууд нөгөө хүн намайг буцаа заа гэж байгаа. Чи ийм амьдрал байдаг шнэ. Үнэхээр тийм ээ буцаа заагж байгаа. Тэр хүн гимшигчгүй, айхчгүй одоо мэдгүй би тэр хүний хажууд байсан бол яана гэн бараг л ингээд уучлаараа намайг гэх бах. Надаас уушлахгүй гаачгүй. Яагаад өнөөдөр ингээд манай Монголын хуулинд гэр бүлийн тухай хуулинд яг энэ хуульч өгөөг юм лаа гэж би бодсон. Тэгэхээр би гайхсан. Тэр хүн уулзахгүй л гэж байгаа бол тэр хүний эрхийн асуудал. Өнөөдөр тэр хүний эрхийг яриад шв. Өнөөдөр хүүхдийн эрх яриаггүй ш. Яг үнийхэд энэ хүүхдийн эрх зөрчигдөд байхгүй. Тэр хүн эрхээрээ явсан ш. Явг л да тийм би ч гэсэн явг л гэсэн ш. Тэгвэл тэр хүн эрхээрээ явчлаа. Өөр эрхийг л явчлаа. Миний 3 хүүхдийн эрх хаана? Юунд дээр зөрчигдөж байгаа? Өнөөдөр тэр хүн миний 3 хүүхдийн эрхийг зөрчих хэрэгтэй юм. Яг үнэ л. 140 мянган төгрөг миний 3 хүүхд авах юм гинэ. Тэр 140 мянган төгрөг яг үнэ хэлэхэд миний том охин одоо тенсэнд явдаг 100 мянган төгрөг. Үнэхээр манай нисгийн хав арай хямдхан байхгүй. Юунд явж байгаа? Пасанд явж байгаа. 7-р сургууль сурдаг гэдэг утгаараа миний охин арай хямдхан савдаг. Яг үнэ хэлэхэд 140 мянган төгрөг хүрэхгүй. Миний том охины сургалтын төлбөр. Үнэхээр хүрэхгүй шүү. Өнөөдөр миний 3 хүүхдийг эцэг гэдэг аав гэдэг нэрийг дуудуулахыг тэр хүн өөрөө хасчлаа ш. Өөрөө бүр одоо юу гэх юм бэ? Өөрөө одоо сайн дураараа хасчлаа ш. Би яваараа чи зайлаараа чи гэ би 3 хүүхдээ бичиг баримтаа ч өгөөгүй. Өөрөө аваад явсан тийм ээ. Яг үнэхээр тэр хүнд яг өөрөлд хариуцлага юу байдгийм бэ? Би үнэхээр нэг асуумаар юу байдгийм бэ? Тийм ээ. Би бол ерөөсө гэр бүлийн хуулинд ийм л юм оруулахыг хүссэн. Үнэхээр явж байгаа бол явал та. Тийм ээ. Хүчээр байлгах чадахгүй шүү дээ. Явж байгаа л яв. Хамгийн гол нь үр хүүхдээ буцаагаад тэр хүн 100% тэтгэх ёстой. Би хүсгэе. Би хүмүүжүүлье.
би энэ хүмүүсийг гоё хүн болгоод энэ нийгэмд гаргаад ирэх бэлдээд ирэх. Үнэхээр би чадна. Тийм ээ би чадна. Харин чи хангалттай миний хүмүүсийг тэжээ. Тэтг. Миний ард миний наад чиг кейстэй хүмүүс зөндөө байгаа. Зөндөө байгаа. Би яах вэ гэхдээ тийм ээ? Би яах вэ? Би аваад явчихна. Би үнэхээр аваад явчихна. Харин миний хүүхдүүд эргээд ээжтэйгээ яах вэ ингээ өсчлөө том болчлоо. Миний хүүхдүүд эргээд нийгэмд гарлаа. Тэр автаа хийцэн хүүхдүүдийн нийгэмтэй миний хүүхдүүд учирч магадгүй. Эргээд энэ нийгэм юу болох юм бэ? Үнэхээр миний хүүхдүүд би хэзээ ч миний хүүхдүүд илбэгтэй амьдралтай хүнтэй суuna гэж хэлж чадахгүй. Үнэхээр чадахгүй. Ийм нийгэмд